Тэгвэл та бидний хувьд амжилт бүтээл ариун уурчтай ийм сайхан зүйл байлаа. Мумаг наадам шагнал гаргуулт ёслол одоо анх зөвхөн байгууллагаас яг 8 дахь удаага болжээ. За тэгээд 8 жилийн хугацаанд бүх чиглэлийн бүх одоо төрлийн шилдэгүүдээ шалгаруулдаг. Жил болгон одоо тэмцээн уралдаанд чанарын сайжирсан өөр бусад үзүүлэлтээр хамгийн манлайлал болсон юм хүн шалгуулдаг. 우리는 가라앉 막고 단층부가 아게 한 어떤 거를 이제 하고 있어. 아, 고등비 고등학교 두 매니지먼트 두 엑스트 붙인 이제 산책 앞선 저 마시고 있다. 오늘 Дилдэг болоод байгаа. Аваа хаваа маастай байж байна. Ковидын дараах жил учраас бид бүхэнд одоо их одоо боломжийн жил байлаа гэж өгүүлж байгаа. 8 жил 8 зорилтыг биелүүлэхийн тулд нэг хүн хүчин зүтгэсэнгүү, нэг хамт олон хүчин зүтгэснэ хөлбөмбөгийн их гэр бүл хамтдаа зүтгэлээ гэж өгүүлж байгаа. Үүнд ч гэсэн манай телевизийн байгууллагууд хамтдаа орж байгаа шүү гэдэгс үнэлмээр байна. Анх удаа Алтан бөмбөгт оролцоод Алтан бөмбөгийн эзэн болсондоо маш их баяртай байна. Үгээр хэлхийн аргагүй л тиймэрхүү сандралтайгаар баярлаж байна да. Дархны маань жаргал сайхан багш бол миний хөлбөмбөгийн амьдралтаа салшгүй том холбоотой хүн. Мэдээж багштай маш их баярлаж талархаж явдаг. Энэ төвшөнд хэлхийн зүйтэй алуу. Мөн аав ээжтэй хөлбөмбөг тоглох юмын тусалж нэмжлээдэгт нь маш их баярлалаа гэж хэлмээр байна да. 2022 оны лиг маань үнэхээр сайхан болж өндөрлсөн байгаа. Манай Улаанбаатар City клубын 3 дугаар байранд орсон байгаа. Сүүлийн тоглолтод FC Улаанбаатар клубын 3-аар ярцаатай хацснаар 3 дугаар байранд орсон байгаа. Тэгээ Шгшээ багийнхаа хамтаар бас олон улсын нэг 4-5 тоглолтыг хийсэн байгаа бас жамхаар амжилт үзүүлсэн. Тэгээд энэ жилийн Алтан бөмбөгийг шалгаруулж байгаа номинацууд болон зохион байгуулалт ерөнхийдөө өмнөх жилүүдийг бодох юм бол улам сайжирсаар л байна. Одоо хөлбөмбөг тоглож эхлээд 8 жил болж байна. Хүүхд багасаа л их мөрөөддөг байсан. Тэгээд ахныхаа одоо шагнал хүртэж байгаа бичлэгүүдийн юм бол байнга үздэг байсан. Жил болго үздэг байсан. Тэгээд одоо өөрөө зогсоод өөрөө авч байгаадаа маш их баярлж байна. Мөрөлдөлөө. Талбайд гахаас өмнө юм бол итгэвчтэй. Энэ бол бүх чадлаараа тоглоно гэж хэлсэн. Тэгээд тэрний хувь дагавраар юм бол гол хийж чадсан. Тэгээд бас л ялгаагүй сайхан мэдэрч дүрсэн. Тэгээд мөрөлдөлөөсөн. Ингээд надад итгэл хүлээлгч надад саналаа өгсөн хүмүүст баярлалаа гэж хэлье. Тэгээд шилдэг хамгаалагч хоёр удаа дараалал таллаа тэгээд маш их баяртай байна. Бас багийнхандаа баярлалаа гэж хэлье те. Багийн арын албаныхан, багийнхан тэгээд мөн бас гэр бүлийнхандаа дандаа дэмждэг гэр бүлийнхандаа бас баярлалаа гэж хэлье.